За тогтоолын төслийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр сая гишүүд хэлж байгаа төстэй зүйлүүд бол байна. Тэгэхээр энэ барилгын яам, засгийн газар гэхээсээ илүү нийслэл бод төр бол одоо энэ хотын стандартыг сайн мөрдүүлэх, Улаанбаатар хотын захиргаа, дүүргүүдийн захиргааны асуудлууд. Тэгээ их хурл дээр ч нэг 20-40 гээд яваад байгаа. Энэ зогсчихсон. Уг нь 20-40-тэйгээ нэлээд сайн уялдуулаад стандартаа холбож өгмөр байгаа. Саяны яриад байгаа тэр барилга хоорондын зай, гэрэл, сүүдрийн байдлын олон асуудал энэ ард ярьж таарна. Нэг хоёрт нь зөвхөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгуудад ялангуяа 8-гийн төвүүд, томхон суурингууд дээр ногоон санхүүжилтийг, ногоон ресурсны зээлийг бий болгох боломжийг сайн бүрдүүлж өгмөр байгаа юм. За тэр дулаалга дээр ер нь Монгол гэрийн дулаалга насжилт яаж тооцох юм? Тэр тооцож байгаа насжилт маань ямар хугацаанд тооцож байгаа? Тэгээд эргээд хэдэн удаа ямар хугацаанд хийгдэх болцоотой байх юм? За нийтийн буюу орон сууц, амны орон сууц дээр ямар байдалтай байх гэдгийг сайн стандартчилж энэ холбогдох яамдууд хийж өгөх болохгүй байна. Одоо бид ч яг нөгөө барилгын сайдгүй болсон учраас өөрсдөндөө хоорондоо ярьж байгаа гэдэг байдал дээр бол тэгэхээр энэ одоо шинэ томилогдох барилгын сайд дээр хамгийн ихний анхаарах ажил бол энэ. Ялангуяа 2025-аас 26 оны өвлжилт бол Монгол улсын хувьд бол их хүнд болох нь байна. Тэгэхээр энэ хүнд нөхцөлд энэ томилогдох барилгын сайд, эдийн засгийн сайд нар бол энэ ажилд нэлээд анхаармаар байна. Тэгэхгүй бол одоо өнөөдөр бид нэг гишүүд хоорондоо суучаал нэгэндээ ярьж байгаа юм шиг байдалтай болчиход байна. Тэгээд Монгол банк бол энэ дээр нэлээд санаачлал гаргамаар юм лээ. Бид нар Монгол банкн дээр хийсэн уулзалтан дээр оролцсон. Банкуд бол бас тодорхой асуудал байдаг. Гэтэл уялдаа холбоог сайн холбож өгөх, за энэ дээр тодорхой дэмжлэг үзүүлэх, зохион болтыг хийх ажил Монгол банкн дээр маш дутуу байдаг нь харагддаг. Тэгээд энэ дээр Монгол банкн дээр нэлээд үүргэжүүлэх чиглэлийн тодорхой үүргэжүүлэх. Гэхдээ энэ хоорондоо зохион болт хийх энэ ажлууд хиймээр байгаа. Харамсалтай нь Монгол банк маань одоо ажиллаа хийж байгаа юм алга байна. Тэгээд ногоон орон сууц, ногоон зээл байтугай мөнгөний төрөнийхөө бодлогыг алдчихсан юм байдалтай нэг нөхөр байдаг шүү. Тэгээд одоо ч Монгол банкны даргын нэрийг ч мартчихтэй хэм билээд нэг нөхөр байдаг баг. Тэгээ энэ ажлуудыг нэг бодож ажилламаар байгаамаа. Тэгээ ийм саналтай байна.